Орой минь энэ бол 2 дугаар сувг цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн Амар Жаргал оролцож байна. Танд орой минь хүргэе. За таны танилцуулгыг танилцуулсны дараа хоёулаа ярилцлага эхлэе та. За. Тийм л ах хэвээр. За үндэсний танай намын арчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнгөрсөн амралтын өдөр хуралдсан. Тэгээд тэндээс Монгол улсын 28 дахь ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Амар Жаргал биш. Сайхан бэлэг гэдэг хүн тодрууллаа. Танд харамсалтай байна уу? Гэхдээ нэгч харамсаад байх юм алга. Би зүгээр саяны тэр сүүлчийн үзэхэгийн хурал тэрний 7 хоногийн өмнө улсын үзэхэгийн хурлыг ингээл хараад дотроо бодож байсан л да. Ер нь бол нам бас нэг жоохон эвгүй болчихсон юм байна. Гэж. Үндсэндээ сүүлийн 2 жил бол үзэхэгийн хурал хуралдаагүй шүү дээ. Ер нь баг хуралдгаа болсон. Үндэсний зөвлөлдөх хорооных нь ротацийн системүүд нь байхгүй болоод тэгээд дөрмөн үйлчлэхээ болоод тэгсэн л дээ. Тэгээд тэр нөгөө дөрмөөр жилд 2 удаа хуралдах институт чинь хуралдахгүй ажил төрлөө хийхгүй болох тэр ингээд байж байгаад нэг ороод ирэхээр тэр чинь их тийм сонирн болчихдгоо юм байна л да. Тэгээ энэтэй уялдаа холбоотойгоор зөв фундаментальны асуудал нь юундаа байна вэ гэхээр бол энэ намын өөрчлөлт шинжилтийн асуудал нь тэр чухал юм байна. Тэр нь юу вэ гэхээр миний харж байгаагаар бол энэ нам бол эрх барьж байгаа хүмүүсийн нам байх хэвээр. Нэгдүгээрт хоёрдугаарт нь ард түмнээс мандат авсан хүмүүсийн нам байх хэвээр. Гэсэн энэ концепц байна. Тэгэхгүй бол үзэхэгийн хурал дээр ард түмнээс ямар ч мандат аваагүй. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшдэг мөртлөө, орон нутгийн сонгуульд нэр дэвшдэг мөртлөө сонгогдож үзээгүй хүн намын бодлогыг тодорхойлоод байгаа байхгүй юу? Тэгэхээр намын бодлогыг хэн тодорхойлох ёстой вэ гэхээр ард түмнээс мандат авсан сумын түвшинд байж болно, аймгийн түвшинд байж болно, нийслэл, улсын түвшинд байж болно. Энэ хүмүүс дандаа сонгогдсон хүмүүс гэж сонгогдсон мандат авсан хүмүүс маань энэ намын бодлогыг тодорхойлох ёстой гэсэн би тийм санаа хэлээд байгаа байхгүй. Уул нь бол энэ намын төрмийг өөрчлөгээд төшөө бүр Эрдэнэтийг ерөнхий нарийн бичгийн дарга байх үед бол энэ концепц бол яригдаад баримтчгүүд нь бол бас нэлийн хийгдсэн юм байгаа. Энэ бол тэр үед нь бас энийг санаачлаад нэлийн ажилласан юм. Тэгээ хамгийн гол нь энийг батлаагүй үдийн хүртэл явчихсан. Тэгээ одоо энийг бол нэг яаралтай батлахгүй бол болохгүй. Уул нь бол механизм нь маш амархан. Одоо юу гэдэг аймгийн иргэдийн хурлаас дээш хүмүүс бол бүгд үзэхэгийн гишүүн автоматар болж байгаа. Тэгэхээр үзэхэд одоо хариуцлага нь өндөрсөн гэж хамаагүй өндөрсөн шүү дээ. Чинь ард түмнээс мандат авчихсан, сонгогдчихсан байгаа хүн чинь ядаж ярьж байгаа хэлж байгаа юм аа бодно шүү дээ. Гар хөлөө өргөхтэй хүртэл янз янзын бодно үсттэй. Огт хариуцлага хүлээхгүй байгаа хүн орж ирэл тэн дотор чинь юу дуртайгаа яриад тэгэл санал ондоо 8-айлцах ч юм уу. Ард түмний илч төлөөлөгч уралд болж орж ирж байгаа шүү дээ. Харин тий. Дарга нар болохоор вакуум дарга нар биш юм. Дарга нар гэдэг бол одоо гүйцэтгэх засаглалтай холбоотой асуудлууд бол арай онд. Би юу яриад өнөхтөр иргэдийн хурал шин, аймгийн иргэдийн хуралд байж байгаа хүмүүс тийм үү? Аймгийн иргэдийн хурлын дарга засаг даргатайгаа байж байна. За нийслэл бол тэр чигээр орж ирдэг. Улсын их хуралд байж байгаа гишүүд, дээрээс нь засгийн газрын гишүүд ингээд л ердөө үзэхэгийн гишүүн байна гэж заагаад өгчих юм бол энэ дээр толгоо зовоод хэн үзэхэд орох уу, орохгүй юу? Нөгөө нэг дарга нар ч тооцоо хийгээл за үзэхэд манайх олон хүнтэй болох уу, эднийх олон хүнтэй болох уу, энэ фракц нь илүү юу гэсэн тийм юм гарч ирэхгүй байхгүй. Автоматар орж ирж. Манай жишээ нь одоо ГЗ гэж бодъё л да. Гүйцэтгэх зөвлөлт гэдэг. Өнөөдөр гүйцэтгэх зөвлөлт бол ердөө 5 хүн байдаг. Сонин хүмүүс байгаа байхгүй юу? За. Айгүй сонин хүмүүс байгаа. Гэтэл улс төрийн шийдвэр нь хаана гарч байгаа вэ гэхээр улсын их хурлд гардчихсан намын бүлэг дээр гарч. Тэгэхээр хэрвээ би зөв ойлгож байгаа бол ГЗ-гийн оронд бол шууд улсын их хурлд гарчсан намын бүлэг л байх хэрэгтэй байхгүй юу? Автоматар. Тэнд 30 хүн сонгогдсон бол тэр 30-уулаа ГЗ-ийн гишүүн болдог. 35 40 хүн байгаа бол 40-уулаа болдог. Тэгэхээр ингээд энэ намыг бүрдүүлдэг, намын гол шийдвэр гаргадаг институтыг бүрдүүлдэг энэ тогтолцоо нь өөрөө их ил тодуулж авчиж байгаа. ГЗ бол улсын их хурлын гишүүдээс бүрдэнэ. Үзэхэн ихтэй аймгийн иргэдийн хурлаас дээшээгээ бүрдэнэ. Арчсан намын их хурал гэдэгээр бол одоо баг сумаас ард түмнийхээ мандат авсан хүмүүсээр бүрдэнэ. Ингээд явчих юм бол ердөө маш хэлбэрхэн болж байна. Тэгэхээр энэ нөгөө шинэ улс төрийн намын бас нэг өнгө төрөх тийм ээ гарч ирж байгаа хгүй. Тэгэхгүй бол одоо манайх их хурлаа хийнэ гэж байгаа шүү дээ.
Одоо бүгөө юм эхэлж байна. За их хурлд одоо хин депутатаар ирэх үү? Нөгөө нэг 800 хэдэн депутат чинь хин хэнийг авчрах уу? Нөгөө хайрцлах гэ. Тэгээд одоо би дарга болохын тулд яах вэ гэгээд бас л балерин болох байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг гаргахгүй байхын тулд энэ нэг намын институтыг төлөвшүүлэх асуудал нь чухал. Тэр дорж дундаг дулмаа болсон уугүй юу гэдэг бол 30 дугаар асуудал гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр та ҮЗХ-ийн саяны гишүүдийг бол тун хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хэлж байна. Тэгж орчуулах нь цаашаа зүгээр ерөнхийдөө манад энэ асуудал их олон юм дээр давтагдаад байгаа. Энэ чинь бас анхны тохиолдол биш үү? Өмнө нь бас иймэрхүү юм зөндөө гарч ирсэн. Тэгээд сүүлдээ яг нэг ивэ оллоо, уучраа оллоо гэдэг маань бол үндсэндээ нэг тийм найзан дундаач гэх юм уу яхаа нэг 8 хийсэн юм болж өөрчлөж байгаа байхгүй. Нэг асуудал нь байхгүй, зарчим нь байхгүй. Нэг тийм хилцлийн хэрэгсэл болж байгаа нь л болохгүй юм л да. Тийм учраас энэ улс төрийн намыг цэвэр цэмцгэр бай гэж үзэж байгаа бол энэ намыг өөрийн бүрдүүлдэг институтыг илт бод болгож байгаа. Ярдэ хин нэгэн хүн хувийн ямаараа ийшээгээ орж ирдэг биш. Цэвэр ард түмнээсээ мандат авсан хүмүүс нь л энэ намаа бүрдүүлж явдаг гэсэн. Бас нэг асуудал их сонин санагдадсан. Жишээ нь Алтан уяг ерөнхий сайдыг огцруулсан улсын хурал дээр. Ардын намын гаргасан санал дээр арчилсан намын хэсэг гишүүд гарын конопт арчлаа. Ардын намын асуудлаар огцруулахгүй шүү нөхдүүдээ. Тэрнийгээ бүр ингээд туйлаас үзээ ядаад байгаа байхгүй юу? Яахаараа хэрэв улс орон хохирчл байгаа бол энэ хүн ажиллаж чадахгүй л бол аль намын үндэслэл байх нь тийм сонин гэж юу? Тэгээд бүр хөөхт ирэд бол 8 гишүүнэ. Би ч одоо хөөгдөж барахдахгүй л байна л та. Даач 2 удаагаа хөөгдөх гэдэг. Тэгэхээр асуудал нь юундаа байна вэ гэхэлэр тэр ардын намтай байгаа юм биш л дээ. Манай намын дөрмөн дээр ч гэсэн байж байгаа шүү дээ. Улс орны эдийн засаг нийгмийг одоо хөгжүүлэхэд л одоо бүх юмаа зориулах хэрэгтэй. Эх орны эрх ашигт одоо нийцэхгүй байгаа юм бол тэр үнтэй тэмцэх ёстой гэдэг тэр үндсэн дөрмөн дээр ч байж байгаа эрмэлзэх зүйл дээр байж байгаа. Кстати тэр эрмэлзэх зүйлийг чинь анх шээ Муан гэж байхад талигац зориг битэр хоёулаа сууж бичижсэн. Тэр томьёолоо тэр чигээрээ байж байгаа. Монгол Улсын баримтлал. Тийм үзэл баримтлал эрмэлзэх зүйл гэж байж байгаа. Тэгээд тэрэн дээр юу гэж заасан бэ гэхээр Монгол улсын эрх ашигт харшилж байгаа юм байх юм бол тэр үнтэй тэмцэх ёстой гэж. Тэгээд нүдэн болоод ихэн дүлээ яваад алдаа дутагдлыг чимээг өнгөрөөгөөдэй гэсэн салт бол байхгүй л дээ. Тэрийг бол ингээд баримтлаад явна гэхээр намын нөгөө нэг одоо эсрэг санал өгсөн гэсэн нэг юмтай ингээд зөрчилдөөл явсан л та. Тэгээд зүгээр асуудал нь бол нэг амар жаргал тэр конопктараа засаг огторчж байгаа юм биш шүү дээ. Таашаа ганц амар жаргал дааж биш таашаа 8 хүн коноптарсан болж байгаа. Дараа нь бас 8 хүн ирээгүй. Тэгэхээр тэр улсын их хурлд сууж байгаа 30 хэдэн хүнээс чинь 10 хэдэн хүн ингээд нэг ямар нэгэн байдлаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байна шүү дээ. Наад бодлого чинь явахгүй байна. Наад үйл ажиллагаа чинь биш байна. Ард түмэн одоо сонгогч нар шал ондоогоор наадхыг чинь үнэлээд шүү, дүгнээд шүү. Наадхаа эргэж хараарай л гэсэн л дохио шүү дээ тийм. Тэгээд нэгдүгürt би тэгж ойлгоод байгаа. За хоёрдугаарт нь бол тэр конопт дарна гэдэг бол явсаар угаад хамгийн сүүлийн одоо илэрч байгаа л хэлбэр нь шүү дээ. Чухам яагаад тэр конопт дарахад түрүү гэдэг агуулга руу нөрөөд гүн рүү нөрөөд үзэх юм бол нэлээд юм ухаж гаргах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээ ер нь нарийн ингээд аваад үзэх юм бол энэ засгийн газрыг хэрнийхээ огцруулсан. Амар жаргал огцруулсан юм уу харин алтан уяг нь өөрөө огцруулсан юм уу ч гэсэн асуудал хүргэсэн юм уу гэсэн. Тийм юм гарч ирэх байхгүй. Гэхдээ би зүгээр энэ дээр бол нэг сөрхий маргаад байх сонирхол алах. Гол нь бид нар саяны болсон үйл явдлыг бол би дотроо бас жоохон хошоогод байгаа. Ер нь нэг юм болох хэрэгтэй байсан. Дэндүү удчихлаа. Дэндүү одоо дархлагдлаа. Тэгээд дээр доороос юм сонсгоо байсан. Юм харахаа байсан, мэдрэхээ байсан. Тийм учраас нэг ингэж зочроо өгч ер нь юу нь болтой, юу нь болтгүй. Аль хүртэл явах хэвтэй, хаана хүрээ зогсох хэвтэй. Миний хэр хэмжээ юу юм бэ гэдээ энэ бүгдийг бас нэг ойлгож аваад нэг цэгцрээд нэг учир начраа олгоод хин хаана байгаа юм бэ гэдгээ нэг ингэж янзлж аваад тэгээд цаашаага явах хэвтэй л гэж ойлгож байгаа юм л да. Тэгээд тэр утгаараа бол бас ч гэж намд бол хэрэгтэй. Намыг бас нэг сэгсэрч өгөөд бас ч гэж тэр хэр одоо элдв янз юм болохгүй юмнаас нь жоохон янзлж өгөөд шанарын бас нэг шин шатанд гаргасан үйл явдал боллоо л гэж ойлгоод байгаа шүү дээ. ҮЗХ-ийн шийдвэрийг биелүүлэх ёстой юу? Биелүүлэх ёстой. Хэрвээ биелүүлэхгүй бол харин намаас бүр яг жинкнээсээ хөөгдөж магадгүй.
Гэхдээ тэгэл одоо үзээхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол тодорхой арга хэмжээнүүд тэгэл байж л байгаа л да. Гэхдээ дахиад нөгөө нэг асуудал чинь гарч ирж байгаа байхгүй. Манай энэ дээр бас нэг зохицуулалтын юмнууд нь байхгүй. Улс төрийн намын хувьд үүрэг роль нь юу байх вэ? Улсын их хурлын гишүүнийх нь хувьд үүрэг роль нь юу байх вэ гэж. Монгол улсын их хурлын гишүүн гэдэг хүн чинь бол улс төрийн намаас нэр дэвшиж байгаа. Амар жаргал бол ардчилсан намаас дэвшиж гарч ирж байгаа. Дэвшиж гарч ирээд сонгогдсон тэр цаг мөчөөс эхлээд тангаргаа өргөлөө шүү дээ. Яг тэр секундээс эхлээд нийт ард түмний элчгээд үндсэн хуулийн дээр нь зааж байгаа байхгүй юу? Чи бол одоо нэг намын нөхөр биш шүү. Чи нэг тойргийн нөхөр биш шүү. Тэр ч ихсэн тэгж ойлгоод тийш сонгогчд. Гэтэл та нар болохоор өөрөө үгүй бид намын гишүүд нөхөд. Тэгэхээр нөгөө өмчлөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр зөрчил гарч ирж байгаа байхгүй. Тухайлбал одоо сая улсын их хурлд гарчсан намын бүлгийн шийдвэрийн тухай асуудал гарч иж байгаа. Энэ ямар институт юм бэ гэж. Үндсэн хуулинд бөгөөд бусад одоо тэр их хэрэгцсэн актууд улсын их хурлын холбогдох хуулийн дээр бол бүлэг гэдэг бол улсын их хурлын институт юм аа. Тэгээ энэ бүлэг намын аль шатны өмнө үүрэг хүлээхгүй гэж заачиж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол улсын хүлээхгүйгээд бүр заачсан байгаа, хуульчилчихсан байж байгаа. Улсын их хурлын тухай хуулийн дээр. Улсын их хурлын тухай хуулийн дээр энэ ардчилсан намын бүлэг бол улсын их хурлын институт. Тэгэхээр тэр утгаараа бол энэ улсын их хурлынхаа үйл ажиллагааг явуулна. Энэний гаргаж байгаа шийдвэр үйл ажиллагаа нь бол намын аль шатны байгууллагуудын өмнө одоо хариуцлага хүлээхгүй гэж заачсан. Гэтэл намын дүрмэн дотор нь юу гэж байдаг вэ гэхээр бол одоо тэр үзээхийг чинь чи заавал биелүүлгээд явж. Тэгэхээр энийг нөгөө зохицуулдаг механизмуудыг бид нар олох хэрэгтэй байхгүй. Чухам яаж явах хэрэгтэй. Бид нар ч бас нэг алдаж оноол ингээл нэг юмыг сураал шүү дээ. Одоо саяны болсон явдлууд дээр чинь тулгуурлал бас нэг одоо намын дүрмэнд бол өөрчлөлтүүд орох ёстой л да. Би бол хөвдөө юу их гордож байна гэхээр бол 12 сарын 8-нд одоо хуралдана гэдэг байгаа манай намын их хурлаар зүгээр нэг даргыг одоо солиод ч юм уу холбожуулаад зогсохгүй болж игэл тэр намын дүрмдээ өөрчлөлт хийгээд ядаж түрүүний миний тэр яриад байгаа энэ нөгөө нэг ард түмнээс мандат авсан хүмүүс тэр хүмүүс одоо энэ намын бодлогыг тодорхойлдог тэр юм руу нэг төхүүлээд өгөөсэй л гэж гарч байна. Би сая нэг юм ойлголоо. Өнөөдөр танаа бүлгийн хурал дээр одоо үзээхээс нэр дэвшүүлсэн, ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн сайхан бэлгийг 10 гишүүн эсэргүүцлээ шүү дээ. Тийм одоо 19 дэмжлээ 19 эсрэг конвоктарлаа. Өшөө цаана 6 гишүүн ирээгүй юу? Тий. Тэгээ би яагаад үзээхийн даалгавраа эднэр биелүүлэхгүй эсрэг конвокт дараад байгаа юм бэ гэвэл улсын хурлын тухай хуулийн дээр намын бүлэг бол өөр институтаа, өөр эрх зүйн актуудаар үйл ажиллагааны зохицуулагдаад явна гэж байгаа. Тэгэхээр миний түрүүний хэлээд байгаас нааш та чи улсын их хурлын гишүүн болсон л бол нийт ард түмний элч. Чи бол Монгол улсын эрх ашигыг л нэгдүгüрт нь тавина. Чамд өөр яриад байх юм байхгүй. Тэр намын эрх ашигч нь бол дараа нь орж ирэх. Бүлэглэлийн эрх ашигч нь тэрний дараа нь орж ирэх. Хувийн эрх ашигч нь бүр тэр доор байх ёстой л гэсэн санаа шүү дээ. Уг нь тийм байвал зүгээр. Та өнөөдөр сайхан бэлгийн эсрэг конвокт тарсан байсан. Тий. Сайхан бэлгийн эсрэг гэхээсээ илүү саналаа өгөөгүй л гэж томьёолоод байгаа юм л та тэр 10 хүн маань. За. Тий. Би зүгээр ягаад эсрэг одоо дэмжээгүй вэ гэхээр нэгдүгээрт урд нь гарсан бүлгийн шийдвэр байж байгаа. Тэгэхээр улсын их хурлын энэ институт маань өөрийнхөө шийдвэрийг авч үзэж хамгаалж явах ёстой мөгүй юм гэснийг асуудал гарч иж байгаа. За тэр нь ч одоо дүрс хэрэг улс төрийн нөхцөл байдлаас хамаарат бас нэг тийм нюанстай юм болсон юм байлгүй гэж. Зүгээр би бол хувьдаа энэ гарч иж байгаа шинэ кандидатыг бол үндсэндээ хоёр дахь алтан хувийг гэж хараад байгаа байхгүй юу. Тийм учраас бол нэг ялгаа байхгүй болоо даа л гэж бодож. Би нэг өмнөхийн дотор болохгүй нэгэд хэлчихсэн юм шүү дээ. Нэг танхимд ажиллаж исэн гэдэг утгаар нь уу? Тий, ер нь л одоо тэгэл шин нүүр биш юм л да. Уг нь энэ танхим дотор байгаа гишүүнээс алийн ч бишээр ерөнхий сайдыг гаргаж ирэх хэрэгтэй гэж юу? Би бол хувьдаа тэгж бодод. Одоо энэ тавигдаад байгаа том зорилтууд шийдэл мэдлэг хийхэд тулд шин нүүр хэрэгтэй. Итгэл хэрэгтэй байхгүй хамгийн гол нь одоо энэ хямралаас гарна элдэг янз юм яриад шүү дээ. Тэр бүх хэмжээний шийдэл нь бол хамгийн гол нь итгэл төрүүлэх. Төр засагтаа итгэл төрүүлэх ёстой. Ялангуяа засгийн газарт итгэл төрүүлэх ёстой. Тэгээд дээрэс нь засгийн газраас явуулах бодлогод итгэл төрүүлэх ёстой. Тэгэхээр урд нь явж исэн эдийн засгийн бодлого жишээлбэл одоо явахаа болчихжээ гэдгээ хүлээн зөвшөөрөөд шинэ эдийн засгийн бодлого явуулах гэж байгаа юм байна гэдгээ бид нар амхандаа одоо томьёолох гэдэг шүү дээ. Тэгээд тэрнийх нь илэрлэл нь юу байх вэ гэхээр бол шинэ нүүр байх ёстой гэж би үзэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол нөгөө нэг их сайхан юм ярьдаг одоо ингэж өөрчлөн тэгэж өөрчлөн одоо хуучин шигээ байхгүй одоо өстө шинэ гарч ирээд хачин гоё явна гэж хад нөгөө нэг хуучин нүүрнүүд гарч ирэл
нөгөө урд нь хариуцлагагүй болохгүй байна гэж шүүмжлэгдээдсэн нөгөөд гарч ирээд явах дээр бол бас болохгүй л байгаа юм л да. Тэрнээс нэг тэр асуудал нь сайхан бэлэгдэж биш юм хөрхийн амтан бол одоо бас чадaltaй шүү дээ. Задах чинь чадaltaй бас ч гэж нүдэнд дулах. Айтайхан харагдана гэх гэж байна. Тийм ер нь бол чадaltaй залуу. Ер нь бол чадaltaй залуу. Нууд ихтэй энэ нөгөө нэг нөхцөл байдал нь бол арай л дэмийл байх л гэж бодоод байгаа юм л. Асуудал яг тэрэндээ л байх шиг байна. Тэрнээс биш сайхан бэлгийг нэг чадахгүй гэдэг байгаа ч хүн нэг харагдахгүй л байгаа. Үндэсний зөвлөлт хорооны хурал дээр Алтан хуйг дарга өөрөө намын даргаасаа сайн дураараа татгалзаад тамганы 8 хэлээ гэж. Намын даргаасаа сайн дураараа буула харин та нар оронд нь манай сайхан бэлгийг дэмжиж өгчхөөл гэсэн 8 явчлаа гэдэг байгаа. Энэ хэр бодтой. За яг зүгээр тиймэрхүү яриа бол одоо тасралтгүй гарна. За тэгсэн болов ингэсэн болов ялангуяа нэг ийм юмны дараа одоо нэрэж тийм юм болов үгүй ч юм болов гэж хэлэхэд бол зөндөө юм гарна л да. Зүгээр тийм яриа гаргахад хүргэж байгаа нь ихгүй нэгтэй байгаа юм. Тий. Тэгээ тэр тийм яриа гаргахад хүргэсэн үйлдэлүүд нь жоохон дэмэл байгаа юм л да. Би бол Алтан хуйгт өөрт нь хэлсэн. Чиний над яриад байгаа хэлээд байгаа юм чинь бол дэндүү жолдоод байна. Юун тэр нам, юун тэр фракц, юун тэр бүлэглэл өнөөдөр над тул чинь дэндүү жол байна. Том асуудлуудыг шийдэх цаг болчиход байгаа чи ийм юм яриад зугаад байгаа. Тэм учраас тэр ажиллаа өг. Өгтөө жоохон нэр төртөө өг. Тэгээ болж үгдэн бол өөрийнхөө улс төрийн имижийг одоо өсгөөд гараад яв. Тэм учраас ажиллаа өгтөө чи тэр амар жаргалыг дагуулж ороод үгүй хэлээд тэгээд өгөөд явах юм бол над чинь бол чамд чиний улс төрийн карьерт чинь мундаг харагдана. Намд ч гэсэн хэрэгтэй гэж хэлсэн л дээ. Тэгээд яг зүгээр бас тодорхой хэмжээгээр хийсэн гэж би ойлгоод байгаа шүү дээ. Ямар ч хэлсэн үү? Тийм, ямар ч байсан. Хэсгийн ч гэсэн. Талын ч гэсэн. Та яагаад үндэсний зөвлөлт хорон дээр ялагдчихв? Бусад таныг дэмжижсэн нөхд чинь болохоор амар жаргал өөрөө ажилласангүй. Адар зантай хүн буруу хараа суучлаа. Би тэр ажиллана гэж мэдэхгүй. Яг нэг үгүй хэлэхэд бол нэг сайн мэдчихгүй. Зүгээр надад хэрвээ дутагдал байдаг бол нэг л дутагдал байгаа. Тэр нь бол хар имийг би наад чинь хар байна гэж хэлждэг, цагаан имийг цагаан байна л гэж хэлждэг. Тэр л одоо хамгийн гол дутагдал байгаа. Таныг бүлгээс ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд тань дээр одоо практикуудаас чинь ирээд за та манай практикт хэдэн судал өгчвөл таныг дэмжээ. 1 сайд, 2 сайд өгчих гэд ингэж ирсэн үү? За би тийм юм ярмааргүй. Тэ. Наадах чинь зүгээр нэг тийм процессын чанартай юм болчиход байна да. Зүгээр ерөнхийдөө энэ нэг улс төрийн нам өөрөө яаж бүрэлдэх ёстой юм. Нэг том асуудал тийм ээ. Сая би тэр нөлөө хөндлөө шүү дээ. Монгол улсын гүйцэтгэх засаглал тухайлбал өөрөө яаж бүрдэх ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирж байна л да. Тэгээд зүгээр өнгөрсөн 25 жилийн түүхийг аваад үзэх юм бол за улсын их хурлд олон судалтай болсон нам бол хурж ирээд ерөнхий сайдаа тодруулаад тэгээд засгийн газрынхаа бүтцийг батлуулаад гişүүдээ ингээд том яд ингээд явдаг юм байсан. Гэтэл сүүлийн одоо 8 жилийн юмыг хараад байхад бол ерөнхийдөө санал нь их ойрхон очичлаа шүү дээ. 38 хүртэл болж илаа шүү дээ. Тэгсэн. Тэгээ ийм тохиолдолд нөгөө энэ улс төрийн институт ялангуяа гүйцэтгэх засаглалын институт маань яаж ажиллах ёстой юм бэ гэдгийг бол бид нар мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ 38 болоход за одоо дүүрс хэрэг гэдэг нөгөө нэг одоо хаан сонголт Монголд энэ төр галийн буу юм болж байгаад нэг засаг байгуулсан тэгэл дор нураал унсан тийм үү. Дараа нь дахиад нэг сонгуулийн үр дүн гарсан чинь нэг нь 40 хэдэн судал болсон 47 ч үлээ. Нөгөөх нь бүр явна цонх болсон тэгсэн мөртлөө нэгдсэн. Хамтарсан засгийн газар засаг байгуулад ингэж явж гисэн. Тэгэхээр энэ нэг гүйцэтгэх засаглалаа жохом яаж байрлуулах ёстой, яаж байгуулах ёстой бэ гэдэг өөр асуудал их чухал болчиход байна л да. Тэгээ энэ дээр чинь нэг тийм бас нэг юу гэмт одоо тулгалтын шин чанартай юмнууд орж ирэх магадлал нь айгүй өндөр болчиход байна. Зүгээр ерөнхий чиг хандлага дэлхий дээр юу харагдаад байна вэ гэхээр бол ерөнхийдөө энэ гүйцэтгэх засаглалуудын насвал богиносчихсон. Яг тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл их чөлөөтэй болчихсон. Нөгөө сошиал медиа гэж юмнууд чинь гараад ирч алдаа дутагдал гарахад бол дор нь яадаг тэгээд төвлөрдөг юм учраас бол ер нь нас нь бол айгүй богиносод байгаа. Хоёр дахь ажиглагдаад байгаа юм нь болох төр бол их олон төлөөлөгчтэй болчихсон. Нөгөө улс төрийн намууд гэдэг утгаараа. Тим юм болж байгаа тохиолдолд тодорхойлолтоор нөгөө засаг маань их тийм хэврэг засаг бүрдэж байгаа байхгүй. Ер нь нэг тийм хол явахааргүй удахааргүй засаг бүрдэж байгаа юм л да. Тэгээ тэрнээс сэргийлэх арга хэмжээ нь юу байж болох вэ гэхлээр одоо энэ улс төрийн намуудын тухай хуулинд, улсын их хурлын сонгуулийн тухай хуулинд, Монгол улсын засгийн газрын тухай хуулинд
өөрчлөлт оруулах учиртай гэж би ойлгоод байгаа. Тэгээ би сая бас мөрийн хөтөлбөр гэж нэг юм ярьж байхдаа нэг зүйлийг хэлсэнтэй манай энэ улс төрийн систем, манай Монголын улс төрийн тогтолцоо бол ердөө тогтвортой байдлыг үүсгэхгүй байна. Дандаа тогтворгүй байдал руу түлхээд байна. Тэгэхээр энээс гарах хоёр арга зам байна гэж нэгдүгээрт нь би үзээд байгаа. Нэгдүгээрт нь юу вэ гэхээр бол ер нь улсын их хурлд одоо сонгуулийн дүнгээр аль улс төрийн хүчин хэдэн суудал авсан. Тэрүүгээр нь засгийн газарт квот өгдөг. Автоматар ердөө. Тэн дээр маргаад байх юм байхгүй. Одоо манайх 35 суудал авсан ба шүү дээ. Тэгвэл тэр 35-даа тохирсон л суудлаа авдаг. Ардын намынхан 26 байгаа тийм ээ. Тэр 26-д төгсөн бусд нь тэгээд жижигүүд ингээд авдаг. Ердөө ингээд тэн дээр бол ингээд сонгуулийн дүн гарлаа. Ердөө маргааш нь хин хідэн судалтай болсон бэ гэдэг нь автоматар мэдэгдэж байдаг. Тэгээ хариуцлага ингээ хамтдаа хүлээгээд явдаг нэг юм байж байгаа. Зүгээр хамгийн олон судал авсан юм уу? Олон болсон тэр хүн нь бол одоо нөгөө ерөнхий сайдаа тодруулаад явдаг. Нэг ийм имийг ингээд эргэцэн хөвц зохицуулаад өгөх шаардлагатай байна гэж. Энэ магадгүй үндсэн хуулийн дээр ч гэсэн өөрчлөлт оруулах юм байж магадгүй. За хоёр дахь юм нь болох тэр сонгодог парламентын тогтолцооны асуудал байж байна. Одоо Англид байж байгаа юм шиг, Японд байж байгаа юм шиг, Немцүүд Германд байж байгаа юм шиг тэр тогтолцоо. Уул нь энэ санааг 2004 онд Бямсрангуй, Содномгой, миний бие бас нөө шинээр сонгогдох улсын их хурлд гээд хандаад бүр уриалга гаргаж ирсэн. Та нар нэг гурван юм дээр анхаараач. Нэгдүгээрт нь эцэст үсгэлгүй сонгуулаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг айл, улсын их хурлын сонгуулийг айл, орон нутгийн сонгуул гээд ингээд наад чинь ердөө нөгөө сонгуулийн 4 жилийн чинь бараг 2 жилийн авч явж байгаа тань. Тийм учраас энэ сонгуулаа жоохон цөөлөд гээд. Тэгээд яг хөө тэрний үр дүнд улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуулийг одоо хамтд нь хийдэг болсон тийм үү. За хоёр дахь гол уриалж ирсэн юм нь бол засаглалын хэлбэрээ тодорхой болгож. Нэг бол сонгодог парламентын засагтай бол нэг бол сонгодог ерөнхийлөгчийн засагтай. Энэ өөхч биш булчирхаж биш нэг юм байгаад иж болохгүй. Нэг тийш нь болгож гэж ингэж хэлж байсан. За 3 дугаарх нь бол тэр орон нутгийн өөрөө удирдах юм гэдгээ ёс гэдгээ нэг тийш нь болгоод өргөж. Нэг болох дээр ингээл таалагдах дээр нөгөө засаг даргын томилждаг. Таалагдахгүй болох дээр томилохгүй, батламжлахгүй тэгээл байлгаад байдаг. Тэгээд тэгсэн мөртлөө орон нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжиж гин одоо ард иргэд оролцоотой байх хэвээр нөгөө ямаа сонгодог байх хэвээр гол аман дээрээ юм зөндөө юмэрчсэн болоо амьдрал дээр зөндөө одоо болтол зарим нэгэн аймгийн засаг дарга нар хүртэл ингээл асуудалтай байж л биш тийм. Чинь гунигтай л байгаа байхгүй. Тэгэхээр ийм гурван зүйлийг одоо анхаараач гэдэг чинь 2004 онд одоогоос бол 10 жилийн өмнө ярьжсэн байна шүү дээ. Тэгэхээр одоо бол хүмүүс тэрийг бас нэг ойлгож эхэлж байгаа шиг байна л да. Энэ нэг засаглалын хэлбэр дээр ер нь угаасаа энэ засаглалын хэлбэр нэг л болохгүй байна тийм. Нэг л болохгүй байна тийм. Ер нь бол болохгүй байгаа. Тэгээ энийг өөрчлөх хэрэгтэй. Энийг өөрчлөхдөө би бол дотроо юу гэж бодож байна гэхээр бол одоо энийг өөрчлөх хүмүүс бол яг миний үеийнхэн байхгүй юу? Яг нэг хийн гараад эхэлчихсэн нэг 50 гарчихсан. Тэгээд нэг юмн дээр суух чадвартай бас ч гэж нэг амьдралын наан цааныг ойлгодог болчихсон бас нэг тийм мөнгөөр хөөцөлдөд гэдэг нь арай гонд бас. Зүгээр залуучууд гарч ирээд хий эргүүлээд явах нь бас арай болоогүй л гэж үзээд байгаа юм л да. Тэгэхээр нэг ийм насны хүмүүс гарч ирээд яг энийг барьж аваад ингээд суух хэрэгтэй гэж би дотроо бол тэгж л бодож байсан. Хэрвээ гүйцэтгэх засаглалыг одоо тэргүүлэх бололцоо гарч ирэх юм бол энэ юмыг ашигландаа үнэхээр мэддэг, чаддаг, чадaltaй хүмүүс тэр улс төрийн хэн аль нам нь байхаа нам аахгүй. Гэхдээ энэ хүмүүсийг ингээд ажиллаад нэг ийм юм дээр суулгаж ямар ч усан энэ төр тогтвортой байдаг юмыг эргэцэн хөвд нь зохицуулж өгөх ёстой гэсэн ийм л үйлдэлтэй. Засгийн газар дээр ийм хувилбар байж болох уу? Улс төрийн намууд улсын хурлын сонгуульд оролцсон. Мөн засгийн газарт ажиллах гишүүдийнхээ нэрсийг хамт гаргаад листэ гаргацдаг. За манай намын ялвал энэ хүн ерөнхий сайд болно, энэ хүн сангийн сайд ийм байх юм. Бид нар ийм асуудал хэрэгжүүлэх ингээд давхар бариад орчдөг байвал бас зүгээр. Сая бид нар нийслэлтэр хийсэн шүү дээ. Нийслэлтэр сонгуульд орохдоо Батүл даргаагаа ингээд Баатрыгаа гаргаа. За хэрвээ манай нам ялдсан бол энэ хүн нийслэлийн засаг дарга шүү. За энэ нь бол хурлын дарга ингээд энэ тэргүүлэгч нар нь байж байгаа ингээд орсон. Энэ бол их хүчтэй нөлөөсөн. Одоо 16 оны сонгуульд хэрвээ тэрнээс наан сонгуул болчихгүй бол энэ маягийн юмыг бол ер нь одоо юу гэдэг журмалж өгөхөд таашаа зүгээр ямар ч институт болох хэрэгтэй. 16 оноос наан сонгуул болчихвол гэж болох боломж харагдаж байгаа юм уу тань? Үгүй ээ, улсын их хурл чинь өөрөө нөгөө тарах магадлал бас байж болно шүү дээ, тийм ээ. Ажил төрөл нь үнэхээр явхаа болчих юм бол тэгэх юм бол одоо бас асуудлыг удаашруулах хэрэггүй л гэж би үздэг л дээ. Сонгодог парламентын засаглалд зохих уу? Эсвэл ерөнхийлөгчийн засаглал зохих уу манай улсад? Энэ харин их маргаантай. Тэгээд эрсдэлтэй. Тэгээ манайх чинь сүүлийн үед бас нэг гонигтай юм нь юу юм бэ гэхээр нэг судалгаа шинжилгээ, нэг эрдэм шинжилгээний юмнууд чинь бараг байхгүй болчихлоо шүү. Дандаа нэг цээжний баянгаар ингээл юм бодож байгаа л зааваз
Ингэт юм уу тэгт юм уу гэсэн мэт. Тэр чинь уул нь бол ингээд ердөө маш гүнзгий судалгаа хийгдсэн маш хүчтэй юмнууд ингээд хийж байж тэгээд тэр нь олон дахин хэлэлцэгдээд эрдэм шинжилгээний экспертуудын төвшөнд яригдж тэгж нэг саналуд гарч ирэх ёстой юм л да. Тэгэхгүй бол бид нар ч өнөөдөр нэг тийм хар бор маягаар л явсаар байгаад асуудлууд гаргаж ирж байгаа. Жохом аль нь хэрэгтэй вэ гэдэг дээр бол би бол чинь сонгодог парламент ингэж үздэг. Тэгээ улсын их хурл дээр миний хэрвээ ярьж байгаа зүйлийг анзаарах юм бол би их олон юм дээр шүүмжилдэг. Наадах чинь бидний өөрсдийнх нь хийж байгаа юм чинь ерөнхийлөгчийн засаглал руу түлхээд дээ штэ гэж. Тийм. Ерөнхийлөгч нь өөрөө хүсээгүй гуугаагүй байхад л за одоо олон нийтийн радио телевизийг ингээд сонгохдоо бол 3 хүнийг ерөнхийлөгч дэвшүүлнэ, 3 хүнийг их хурл дэвшүүлнэ, 3 хүлийн засгийн газар дэвшүүлнэ, 3 хүний шүүх дэвшүүлнэ гэл ингээл нэг 3 хүнийг тийш нэвчээл өгчдөг. Дараа нь бас нэг имийг байгуулах тэр тэнцэнээс санал авна гэл ингээд. Одоо сүүлдээ бүр хамгийн сүүлд нь анекдот шиг юм боллоо шүү дээ. Одоо төрийн ёслолын албыг одоо ерөнхийлөгч хариуцдаг боллоо. Энэ стаканта ус ингэж байх уу тэгэж байх уу гэдэг чинь нөгөө нэг 10 хэдэн халбах сэрээ тавихт чинь буруу газар нь буруу сэрээг нь тавиад буруу газар нь халбага тавьчих юм болоод тэгээд тэр хүн хариуцах нь шүү дээ чинь. Тийм маразм байж болохгүй байхгүй юу. Чи гүйцэтгэх засаглал гэдэг чинь бол арай ондоо. Тийм учраас энэ засаглалын ямаа зөв явуулах хэрэгтэй мэгт. Агтл улсын их хурл энэ дээр алдаад байгаа байхгүй юу. Улсын их хурл өөрөө шийдэж чадахгүй болох тэрэ дандаа дээш доош нь шилжүүлээд байгаа юм. Дээш доош. Энийг тэр шийднэ, энийг тийш шилжүүлж тий зайлуулад байгаа. Ошон сонгодог парламентын тогтолцоор бол ер нь явах гэж л оролдох хэрэгтэй дөө. Одоо ингээд за намар дамжуулж төрийн эрх барьдаг. Намар дамжуулж улсын хурал их судал авдаг. За энэ нэг л биш. Энэ одоо чинь зүгээр сонгогчд жирийн хүмүүс энэ намчрахлаас бүр салхаж байгаа. Салхаж байгаа тий. А гэтэл намууд нь салхахгүй. Тий. Их дуртай. Тий нам нь өөрөө нам шиг байсан бол бас энэ олон асуудлууд гарахгүй шүү дээ. Гэтэл нам нь нам шиг байж чадахгүй шүү дээ. Хурлаа хуралдуулж чадахгүй. Тэр нэг өөрийнхөө эрх мэдлийнхаа хэр хэмжээг тодорхойлж чадахгүй тийм үү? Монгол улсын их хурлын гишүүн гэж нэг хүний эрх зүйн статус нь юу байдیں۔ Намын гишүүний эрх зүйн статус нь юу байдیں۔ Тэр хоёр хаанаа давхцаж байгаа, хаанаа давхцахгүй байгаа юм бэ гэдгээ хүртэл ялгаж салгаж чадахгүй. Тэгэл намаас нөхөн гэж айлгаал ингээл явна гэдэг чинь жоохон гонигтай л байгаа юм л да. Би зүгээр хөвдөө юу гэж үздэг вэ гэхээр хүнээ сайхаасаа илүү чиний буруу байх хэрэгтэй гэдэг. Тэр утгаараа манай улс төрийн намууд маань бүрэнгүйц төлөвшөж чадахгүй. Тийм учраас ард иргэд бол сэтгэл дундуур байна гэж. Нэгдүгээр тийм. За хоёрдугаарт нь энэ манад ч бас болоод байгаа явдал биш юм. Бас ч гэж энэ тэндээс ингээд юм үзээд хараад байгаа тэр бас л ялгаа байхгүй шүү дээ. Явал бас нэг парламентын гишүүдтэй уулзаал ярихтаа бас л бидний зовлон ярьж байгаа. Тэгээ ер нь зүгээр ямар хандлага харагдаад байна гэхээр цаашдаа бол энэ эвслүүд коалицд бол тодорхой асуудал төр үүсэх юм шиг байна лээ. Одоо жишээ нь одоо юу гэдэг цэнгэг ус гэдэг нэг хөдөлгөөн гарч ирэл тэгэл маш хүчтэй хөдөлгөөн гарч ирэл тэр өөрийнхөө хүнийг улсын их хурлд оруулаад ирэх жишээтэй тийм ээ. За одоо байгаль орчноо хамгаалъя гэж нэг хүчтэй хөдөлгөөн гарч ирэл тэрүүн дээр чинь тэр нам уушаа хамаагүй болчихж шүү дээ. Үнэхээр л одоо байгаль орчноо хамгаалж байгаа нэг хүн гарч ирэл эсвэл энэ хэвлэл мэдээллийн эрхчлөө энэ нэг дарангууллаас яаж салах юм. Одоо тэр цахилгаан холбооны компани л нэг лиценз танаар олгоддог нэг харилцаа холбоо. Тэд нар ч одоо та нар тим юм гаргалаа гэд лиценз чинь хураана гэж шантажлаад байх юм уу? Эсвэл одоо тэгээд энэ чинь нэг хэвлэл мэдээллийн эрхчлөөгээд 25 жилийн өмнө бид нар чинь зарлал одоо тэрүүгээрэл бахархаад байгаа үстэй. Байхгүй өнөөдөр нөгөө нэг намынхан дарагт ч юм уу эсвэл засгийнхан тэргүүнд таалагдах болох тэр дарга нарын авцараад энэ тэнд ингээд юу яагаад гэдэг шалгаж айлгаас өртүүлээд өрхөм ганч чимэг сэтгүүлч тийм ээ тэрийг хүртэл одоо энэ тэнд ингээд асуугаад байна тэргээл юм эвол байсан шүү дээ. Ер нь бол саяын 2 жилийн хугацаанд энх хоёрын үешгэл байлаа шүү дээ. Айгуу том ачаа хэвлэл мэдээллийн нуруунд дээрээс унсан шүү дарамт. Тийм үү тийм. Одоо сайхан билег үргэлжлүүлэх юм уугүй юу? Арай ч үгүй л байх л та. Гэхдээ зүгээр би хэлэх гээд байгаа санаа нь бол юу юм бэ гэхээр бол цаашдаа улсын их хурл бүртгэхдээ нэг ийм тодорхой асуудал төр нэгдсэн тийм нөгөө нэг нийгмийн хөдөлгөөнүүд гэх юм уу та. Хөдөлгөөнүүд өөрийнхөө төлөөллийг улсын их хурл руу оруулж ирдэг. Тэр хууль тогтоох байгууллага руу оруулж ирдэг. Тэр юм бол нэлээд явах бах. Зүгээр би өнөө маргааштай гэж хэлэхгүй. 4 жилийн дараа ч юм уу 8 жилийн дараа бол энэ бол их тод гарч ирнэ. А зүгээр энэний анхны одоо юмнууд нь энэ тэнд илэрч ийн үгүй илэрч ийн. 2004 оноос хойш хамтарсан засгийн газар явлаа дандаа. Ер нь бол хамтарч засаг барихын зүйтэй юм байна гэдгийг амьдрал харуулдаг шүү дээ. Одоо шинэ засгийн газар бас л одоо ардын намтай хамтрахгүй бол ер нь цаашаа явахд хэцүү болох нь шүү. Ардын намтай хамтрахгүй бол тогтвортой байдал үүсгэхэд хэцүү. Тийм учраас одоо шинэ бүрдэж байгаа засгийн газар бол аль болохоор тогтвортой байдлыг л
бүрдүүлж чадхал засгийн газар байх хэрэгтэй байхгүй. Тэр утгаараа улс төрийн намууд энэ одоо итгэлийг даах, олж чадах тийм л одоо хэмжээнд л очих хэрэгтэй юм. За хоёулаа нэг бичлэг үзсний дараа За дахиад яриагаа үргэлжлүүлээ. За бичлэгээ өгөөрэй. Өнөөдөр бидэнд улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу, эсвэл хоосон олон нийтэд таалагдах ураа лозон ярьж популизм хийх үү гэдэг асуудал тулгараад байна. Мэргэжлийн ур чадвартай парламент байх юм уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг хэвээр байх юм уу гэдэг сонголт тулгараад байна. Ашиг сонирхлын зөрчилтэй олигархууд бусдаас чанга хашгирдаг эх орончдод дөрлөгдөд явах юм уу, эсвэл тууштай бодлого, тулхтай зарчим хэрэгжүүлж цаашаагаа явах юм уу гэдэг сонголт тулгараад байна. Цээжний пан үдсэн харснараа шийдвэр гаргах юм уу, эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоон дээр тулгуурлаж ажиллах юм уу гэдэг сонголт тулгараад байна. Алсын хараатай үндэсний стратеги үү, эсвэл төр зүрийн ашиг хонжоо хөөх үү гэдэг сонголт байгаа юм. Дэлхийн эдийн засгийн мөчлөгийг харгалзах юм уу, эсвэл сонгуулийн мөчлөгтөд хөтлөгдөд явах юм уу гэдэг сонголт бас байна. Шинжлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент байх уу үгүй юу гэдэг асуудал байна. Нам фракцийнхаа фракцийнхандаа сахилах хариуцлага тооцох уу? Эсвэл бие биендээ барьцаалагдаад явах юм уу? Гэсэн улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрх зүйн маш олон асуудлыг хойшлуулахгүй шийдэх чадвартай парламент хэрэгтэй байгаамаа. Ийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлагыг бий хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. За энэ бол одоо яг нэг жилийн өмнөх бичлэг Тийм байна байна, да. Яг энэ өдрүүдэд өнгөрсөн жилийн та Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшээд бүлгээс 100% санал авсан. Танд энэ саналыг хэн тавьсан? Аль санал? Ерөнхий сайдад таныг нэр дэвшүүлье. Зээнх болдрог. Ер нь бол зүгээр нөхцөл байдал бол нэлийн эвгүй байна. Тийм учраас бол өөрөө чинь ингээд дэвшүүлж явах нь зөв гэж үзэж байна гэж хэлсэн л дээ. Тэгээд би ч өөрөө нэг чинь шүүмжлээд болохгүй битгэхгүй нэг зөндөө ярьсан шүү дээ. Над руу нэг сүрхий тэмүүлээд байх юм болго тийшээ гэнэ. Гэхдээ шүүмжилж чад одоо шаардлагатай гэж хэлж яхад нь бол бас бие оторлоо суугаад байх хэрэг байхгүй. Тийм учраас харашуу болох юм бол тэгээл гэж хариулсан. Улсын хурлын гишүүн байхаа болио. Би огцорё гэж гуйгаа таныг дийлэв. Та сураг сонсвол 2 жил бүлгийнхаа хуралд суугаагүй. Ийм хүн бэжж гинт ерөнхий сайдын сургаар гүгээд гараад ирлээ гэсэн шүүмжлэл гарсан. Тэгэхээр та хэрвээ ерөнхий сайд болсон бол хамгийн түрүүнд ажлаа юунаас эхлэх байсан бол? Энд бол ердөө сахилга зохион байгуулалт шүү дээ. Миний хэлдэг нэг 3 зүйл үүдээ сахилга. Гүйцэтгэх засаглал гэдэг бол ердөө сахилга. Тэр ардчлал элдв янз юм бол тэр их хурал дээр очиж ир. Тэр улс төрийн нам дээрээ ярьцаа. Гүйцэтгэх засаглал бол багийн засаг дараагаас авахулаад ерөнхий сайд хүртэл улс удирдлагын тогтолцоо өгсөн үүрэг даалгавар бол ягштал биелэгдэж байгаа хэвээр. Энэний сахилгыг бол одоо бүрэн хангаж байгаа. Тэгж үж энэ төр засаг гэдэг чинь явна. Энд чинь ухаантай царайлаад маргаа цугаад байдаг газар биш нэгдүгээр. Хоёрдугаарт нь зохион байгуулалт. Тэр өгж байгаа үүрэг даалгавар хүрэх газараа хүрдэг байх хэвээр. Тэр хийгдэх ёстой ажлууд нь цаг хугацаанд хийгддэг байх хэвээр. Тэрийг бол зөв зүйтэй зохион байгуулж байгаа. Ядаж тэр мэдээлэл нь ийш тийшээ халиад алга болчдгоо утгаа алдаад өөр тийшээ ингээд гажаад явчихдаг байх хэрэгтэй тийм ээ. Тэр айгуу чухал. Тэгээ 3 дахь нь бол хариуцлага. Ажлаа хийж чадахгүй зайл. Хариуцлага тооцол ердөө л явуулдаг байх хэрэгтэй байхгүй. Бид нар ч ингээл дүлэгнээс суугаад байна шүү дээ. Харсаар байтал ажлаа мэдэхгүй нөхөр сууж байгаа. Юу хийхээ мэдэхгүй, яаж хийхээ мэдэхгүй өдөр өнгөрөөс зүгээр л солио аваад тэгэл PD чгсэн, гараа кармандаа хийчихсэн тэгэл ордон дундуур ч юм уу энэ тэнд яамны коридороор ингээл алхаж байгаа нөхдөл бүүн болчихсон. Гэхдээ тэр үндэ хариуцлага тооцож болдгоо яагаад вэ гэхээр тэрний хамаад. Энэний төлөөлөгч, энэ фракц. Гэхдээ тэр нь ямар хамаатай? Чи төрийн ажил хийж байгаа. Чи энэний төлөө солио аваад сууж байгаа нөхөр байна. Таалагдахгүй гуйцаал. Эсвэл ажил ердөө л юм шүү дээ. Тэгэхээр энэ гурвал одоо гүйцэтгэх засаглалын хувьд өнөөдөр маш их дутагдж байгаа.
сахилга байх ёстой, чанд зохион байгуулалт байх ёстой, дээрээс нь хариуцлагын тогтолцоо байх ёстой. Энэ гурвыг хийж чадаагүй учраас энэ засгийн газар бас нэг сая ажил төрөл нь явахгүй ингээд огцорч байгаа бас ерөнхий сайд нь бяртаа байх хэрэгтэй тийм үү? Зүгээр нэг фракцийн дарангуулалд ордоггүй. Тий. Гэхдээ яг цаг цагаас л хамаарал л да юм зүгээр өнөөдөр бол би юу гэж харж байгаа нөхтөр бол зангарахтай нэлийн хатуу шоостг юмаа тулгаж чаддаг тийм хүн байх хэрэгтэй. Нэр дэвшигч тийм байж чадах уу? Сайхан билүү? Харъя. Тийм байх ёстой. Та нэгэд өрмөц засгийн газар байгуулна гэжсэн. Бүтц нь ямар байх байсан бэ? Дан дэлтэй байх байсан уу? Давхар дэлтэй байх байсан уу? Би бол ердөө мэрэгжлийн засгийн газар байх ёстой л гэж үзсэн. Өнөөдөр бол байна тийм ээ. Энэ үүсч чад байгаа нөхцөл байдлыг бид нар бас гүйцэд төсөөлөхгүй байгаа юм. Болоод байгаа юм шиг байгаа юм. Тэгээ хүмүүсийн ярьж байгаа юм, илж байгаа юмыг ингэчихэн тэгчихэн. Тэндээс нэг хэдэн төгрөг ороод ирнэ, эндээс хэдэн төгрөг орж ирнэ тэгээд асуудал гэж. Тийм амархан асуудлыг шийдчихдэг байсан бол бид нар өдөрт коммунизмд амьдарч байгаа шүү дээ. Тийм биз дээ. Чин тийм хялбархан шийдэл байхгүй байхгүй. Айгүй их зүтгэн чармаа тарих толгойгоо нэлээд ажиллуулах хэрэгтэй. Их юм болно. Тэгж байж босч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энд бол юу хэрэгтэй вэ гэхээр сайн дурын уран сайханч зэрэг байхгүй. Хоосон цээж баян одоо тэр популистууд бас зэрэг байхгүй. Энэ дээр бол айгүй хатуу тийм мэрэгжлийн хүмүүс байх хэрэгтэй гэсэн нэгдүгээр тийм зарж байна. Хоёрдугаарт нь гаднаас засаг байгуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч бас тийм юм шаардаад байгаа шүү дээ. Улсын хурлын дарга ерөнхийлөгч хоёр бас санал нэгтэй байлаа. Тий. Тэгвэл бүр сайн биш шүү дээ. Гаднаас байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дотроос нь байлгачих юм бол энэ нэг нөхрийг дотроос нь оруулцдаг. Энэ нэг нөхөр нь ороогүй үлдчихдэг. Тэгэл ердөө 75-1 болчихдог байхгүй. Энэ ердөө эцэст төсгөлгүй юм болно. Тийм учраас нэг тийм зангарахтай яршиг шүү нөхдүүд минь. Улсын төсөв батлагдлаа сая. За урд байгаагүй төсөв батлагдлаа танагдлаа гэж 100 гаруй тэр бумаар таньжээ. 17 оноос манай улс өрөө төлж эхлэх нэ. Монгол банкны ерөнхийлөгчийн ярьснаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 20% тагаа тэнцэх мөнгийг бид төлөх юм байна. Тэрийг 16 оны хуу 17 оны төсөвт нь суулгах юм уу? Энийг бас эргэж ярихаар юм байна гэж мэдээлэл хийсэн л. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Үнэн. Бид тэр юугаар төлөх юм? Дараагийнхаа өрөөр 15 оны саяны төсөв бол зүгээр бүгд дотроо ярилцаад за одоо зүгээр цаг хугацаанд нь төсөв батлах учиртай юм. 1 сарын 1 гэхэд төсөв байх ёстой гэдэг утгаар л батллаа. Тэрнээс бол тэр тоо бол ер нь бол оёо тийм юм байх тийм. Зүгээр энэ жилийн төсвийн гүйцэтгэл ч гэсэн их гонигтай байж байгаа. Энэ жил төсвөлсөн төлөвлөсөн ажлын 4 ажлаас нэг нь л чүчээ хийгдсэн. 3 нь бол огт хийгдэг. Тэр нь юу юм бэ гэхээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэсэн үг шүү дээ. Тэгээ хүмүүс бас яриад байт тэр эдийн засгийн хямралч нь хөдөө мэдрэгдэхгүй байх гэж үгүүлдэг. Чиний хүүхэд чинь ямар дотор байранд амьдарч байна, ямар эмнэлэгт үзүүлж байна гэдэг чинь бас л нэг үзүүлэлт шүү дээ. Нөгөө эдийн засгийн өсөлт нь байхгүй, нөгөө эдийн засгийн уналт чинь бол эцээцтэй явсаар угаад тэр хүүхдийн сургалтын одоо орчин тэр эмнэлгийнх нь үйлчлэгээ нөгөө нэг баригдаагүй барилга болол ингээл явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн төлөвлөгөө бол үндсэндээ бол согт утсан. Ер нь баг оны эцэс рүү бол төсөв болдог тэрбум төгрөгөөр 1 миллиард доллараар юм уу ойрсвол 80 гаруй нэг их 80-аас илүү гарахад алдагдaltaй гарахад бол биенийх гайхахгүй. За эх оны төсөв маань нэг тийм болчихсон байгаа. Тэгэхээр одоо давхар 2 зорилт гарч иж байгаа байхгүй. Нэг яралтай өнөө маргаашгүй энэ 14 оныхоо төсвийн тодтголыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ яам тамгын газрын хүмүүс чинь баг хууль бусаар цалин аваад явж байгаа байхгүй. Одоо хэн нэгэн хүн маргааш очиод дээж өгч юм уу одоо эсвэл тэр цэцмэц рүү хандхад бол тэгэл унлаа. Ердөө тийм байдалтай байж байгаа. Хоёрдугаарт нь 15 оныхоо төсвийг бас дахиад тодтогдох хэрэгтэй. Одоо тэр 600 хэдэн миллиард төгрөгийн хөрөнгө оруулалт гэж бид нар сая баталсан. Тэрний санчхам юу байгааг бол хэлэхэд хэцүү шүү дээ. Хамгийн наацхан тэр норматив талаас нь аваад утсан ч гэсэн айгүй гонигтай юмнууд гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь өөрөө чинь ярьж байгаа нөгөө өөрийн асуудал. Бид хэрвээ би зөв ойлгож байгаа бол эх оны төсөвт бол бид нар нэг 190 хэдэн сая Америк долларын төлбөрийг бол суулгаж өгөх ёстой юм. 16 оны төсөвтөө нэг 160 хэдэн сая Америк долларын мөнгийг суулгаж өгөх ёстой юм. Тэгээд 17 оны төсөвт болохоор 1.2 миллиард Америк доллар буюу 1.1 одоо бараг 8 их 80 төгрөгний өөрийгөө бол одоо шийдэхээр суулгаж өгөх ёстой байхгүй юу? Тэр мөнгийг бол манад байхгүй. Тэр угаасаа байхгүй байна.
Тэгэхээр тэрийг бий болгоно гэдэг чинь хамгийн том асуудал болчиход байна шүү. Тэгээ энэ засаг шүүмжлэлээс нэг учир шалтгаан чинь бас энэ шүү дээ. Ердөө над чинь явахгүй байна, болохгүй байна гэж. Одоо тэгээд алтууыг бараач чадахгүй өөрөө. Алтууыг үргэлжлүүлээд ерөнхий сайдыг хийжсэн чи энэ чадахгүй. Ягаад гэвэл энэ бол маш бодлогогүй хийгдсэн ажлууд байхгүй. Тэгээ тэр манайхыг өрн дунгайчлаа гэж яриад байгаа чинь орто шүү дээ. Тэгэхээр одоо бол ердөө ганцхан л арга байгаа гэж би бодож байгаа. Нэг гайгүйхан шиг засаг гарч ирээд нэг эдийн засгийн одоо эн чинь яг ингээд доошоо уруудаад яваад байна шүү дээ. Энийг нэг ингээд жоохон тэгшлээд тэнцвэржүүлж аваад тэгээ буцаага дээш нь нэг жоохон хандуулж өгсдөө. Тэгээ энэ мөч дээрээ хурж ирнэ хэдэн төгрөг олж тэрүүгээрээ тэр саяны яригдаад байгаа зээлийн өрийн одоо ядаж нэг талын шийдэхгүй бол тэхийн тулд юу хийх юм? Одоо манай улс чинь импортын татвараар л амьдарч байна гэж л шин. Тийм л ер нь л тэгдэглэсэн л та. Тэгээд түүнийгээ нөгөө борлуулалт бүтээн байгуулж юуч байхгүй юм шин. Байхгүй харин тий. Тэгэхээр тэр нэг доллар гэдэг нь шүү дээ одоо валютын ханш гэж яриад байна одоо нөгөө 1800 өдөр гараад явсан. Тэр валют чинь бол зүгээр нэг ороод ирдэггүй байхгүй юу? Тэр чинь нэг юм гаргах учиртай шүү дээ. Гаргаж байж орж ирнэ тий. Тэгтээ гаргаж байгаа юм чинь бол одоохондоо бол бас их гунигтай юм болчиход байгаа юм л да. Нөгөө мөн нүүрсээ цэсээ гэдэг нөгөө одоо нөхөн сэргээгддэггүй баялгаал газар ширээгээд угаж тэгээ нэг хэдэн төгрөг олж аваад байна шүү дээ. А уул нь бол яасан бэ гэхээр бол тарих толгоогоо ухчихж юм бүтээгээд явах юм бол арай ондог. Сая тэр нэг Бямсрангой нэг залуучуудтай уулзах лекцэн дээр энэ бүгдийг аюугай тайлбарласан байлаа. Бүр хин ч гэсэн одоо бичиг үсэг тайлгдсан хүн бол баг ойлгож байгаа шүү. Аюугай сайн тайлбарласан. Эдийн засаг гэдэг чинь юу юм? Эдийн засгийн өсөлт гэдэг чинь юу юм? Эдийн засгийн хөгжил гэдэг чинь юу юм? Энэ хоёр чинь юугаараа ялгаатай юм бэ гэж одоо бүр манайх чинь тэр чинь ялгахгүй байгаа байхгүй. Тэ 10 тонн нүүрс олзуулчиход дараа жил нь 15 тонн олзуулчих дээр одоо хөгжчихлөө гэж бодоод байгаа. Үгүй над чинь хөгжлөөс над чинь зүгээр л өсөлтийн тухай яриад байна. Яа хөгжил гэдэг чинь чухам юу юм яах юм бэ гэдэг ингээд маш нэр юм. Тэгэхээр тэр нөгөө нэг гадагшаага гаргаж байгаа юм а энэ ч өөрсдөө бүтээгээд өртөг шингээгээд гаргадаг тэр юмнуудаа бол бид нар бас давхар бодлоо. Тэрэн шиг дэмий юм байхгүй өстой бушуухан зүүж гаргахан зүйтэй гэл энэ цагийн газар чинь тэгж байсан. Гүйлдэ тэгж болохгүй л дээ. Тэгэл хамаг байгаа юм а тууга тавьчих гэсэн санаанууд яваад байгаа. Би одоо чинь оюутлогыг явуулах хэрэгтэй гэдэг тэр бол санал нэг байна. Гэхдээ зүгээр хүнд билгэж юм байна шүү дээ. Сайн ч юм уу ч бас Монголын ард түмний л одоо өмчүүдтэй төрөнгүүдтэй. Тэгээ эний чинь зүгээр хүндээ вечээд өгч байгаа. Зүгээр л оюутлогоо явахгүй бол хамаг юм зогсчихлаа гадны хөрөнгө оруулагч нар орж ирэхэ болчихсон байна. Тэм учраас оюутлогоо өгөх гээд ингэж яриад яж тим сэтгүүгээр хандж болохгүй байхгүй. Эрт дээрээс монголчууд чинь бас сайн ч юм уу ч бас нэг цөм сүрэг, торгон сүрэг гэл одоо байдаг байсан шүү дээ. Тэр чинь бас санаа нь бол юм бэ гэхээр төр гэдэг чинь бас нэг өөр ингэсэн өмч хөрөнгөтэй байх хэрэгтэй юм шүү. Тэрийг бас захиран зарцуулж явах хэрэгтэй юм гэсэн. Тэр бол одоо асуудал чинь 5 толгой гэлдэг чинь энэ чинь айгүй том уурхаа шүү дээ чинь дэлхийд байхгүй уурхаа байхгүй. Айгүй том уурхаа, айгүй том баялаг. Энэ бүх баялагийг бол одоо бид нар аваад хэрэглээд явна гэдэг бол ердөө бүр барагдахгүй баялаг байгаа байхгүй юу? Гэхдээ энийг хэн нэгэн одоо бүлэглэлийн юм уу? Эсвэл гэр бүлийн мэдэлд өгчих юм бол бас буруу байхгүй юу? Эн чинь Монголын ард түмэн энэс нь хожих хэрэгтэй байхгүй. Хожих байх л да. Хэдэн төгрөг өгөх байх. Гэхдээ энд өгж байгаа юм, энд өгж байгаа юм хоёр чинь дэндүү тэнцвэргүй болчих гээд байна шүү. Тэгээ энэ дэр хяналт тавьдаг механизмууд нь яхан. Тэгээд ийм юм хийх гэж байгаа бол бас л болохгүй л байхгүй юу? Тэгэхээр бол эн чинь ер нь их учиртай юмнууд байна л да. Тэгээ санаа зовоосон юмнууд байна. Яг хөө зөв эдийн засгийн хямралаас гарна гэдэг бол өнөө маргаашийн асуудал. За яг хөө яаж хийж яагаад гарна гэж бодъё. Бас нэг юм байна байх. Одоо шийдэж болно байх. Нөгөөдөр яах юм? Нөгөөдрийн маргааш яах юм бэ гэдэг асуудал байж байна. Тухайлбал одоо миний санаа зовоож байгаа асуудал бол энэ хүн ам зүйн асуудал байж. Манайх одоо яг хөө зөв эмэгтэйчүүдийн та нарын ачаар бол одоо төрөлт бол манайд бол харьцангуй гайгүй байгаа 2.8 промилле зүйлттэй явж байгаа. 2.1 байх юм бол нормал л гэж байгаа юм. Тэрнээс доош орчих юм бол тэгээд хүн амны асуулт бол айгүй том асуудал болж байгаа. Тэгэхдээ ажил хүчний эрэлт хэрэгцээ эдийн засгийн өсөлттэйгээ аваад үзэхтэр бол ердөө манайх хүрэхгүй байгаа байхгүй юу? Ер нь ихэнх салбар дээр ажил хүч хүрэлцэхгүй болчихж байгаа. Тэгээ ажил хүч хүрэлцэхгүй байгаа тохиолдолд юу үүсэх вэ гэхлээр нэг ажил хүчний чи өртөг нэмэгдэж явчихсан цалин нэмэгдэж явчихсан. Тэр нь бол хувь хүнд бол сайн юм шиг байгаа. Миний нэг үнцэн нэмэгдээд цалин өсөж ийн гэдэг чинь сайн. Тэгэхдээ эн чинь нөгөө талд очиод аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол зардал талд нь ороод явах тэр бүтээгдэхүүнийх нь өртөг нь өсөж явчихна. Бүтээгдэхүүний өртөг өсөхдөр нөгөө өрсөлдөх чадварын тухай асуудал чинь байхгүй болоод тэгээ алдагдлалд ороод тэгээд урт хугацаанд бол эн чинь нөгөө эдийн засаг доош нь татдаг юм болгочихж байгаа байхгүй юу.
Тэгэхээр энийг чухам одоо жишээ нь яаж хийх хэвээр гаднаас ажиллах хүч оруулж ирэх гэж бодъё. Хямд ажиллах хүч оруулж. Тэр тохиолдолд нөгөө байж байгаа хүмүүсүүдийн чинь цалин хөлс нь бас доошоо буурах янзтай. Тэгвэл амжиргааны түвшинд яах вэ гэд. Тэгээ энэ чинь ингээд олон асуудлууд гарч ирж байгаа байхгүй. За тэгээд ажиллах хүчний эрэлт хэрэгцээгээ бид нар салбараар наваад үзэхдээ бол зарим нэгэн салбар дээр манад бол дүүрэн илүүдэлтэй. Зарим салбар дээр бүр огт байхгүй шүү байж байдаг. Тэгээ тэрийг зохицуулах механизмууд нь юу байх вэ? Гаднаас ажиллах хүч оруулж ирлээ гэхтэр чинь одоо 2023 оноос эхлээл бид нар ингээд тооцоод үзэхэд бол баг хүн амын энэ бүтц дотор чинь сони юм гар нөгөө нэг одоо бидний үеийнхэн одоо та нарын үеийнхэн ч нөгөө настай болоод эхлээд тэтгэвртэй гараад эхэлчихэж байгаа байхгүй насжилт нь эхэлчихэж байгаа. А яг тэрийг нөхөх хэмжээний ажиллах хүч бол байхгүй. Тэгээ тэр тохиолдолд одоо энэ механизмуудаа гаднаас хүн ороод өчтөр тэр чинь нөгөө хүн амынх нь 3-аас илүү хувь гараад явчих. Тэгээ энийг одоо яаж хийх вэ гэдэг ингээд түмэн асуудлууд байж байгаа. Тэр чинь өнөөдөр бид нар харж байж энэ өнөөдөр засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд, улсын их хурлаас гаргаж байгаа шийдвэрүүд дотор энийг чинь харж хийх хэрэгтэй байхгүй. Одоо 60 оныхан чинь бол одоо ингээд 15 оноос эхлээд тэтгэвртэй гараад эхэллээ шүү дээ. Эмэгтэйчүүд нь 55 хүрээд нөгөө 4 хүүхэдтэйгээд ингээд тэтгэвртэй гараад эхэлчихсэн байж байгаа. За эрчүүд нь болохоор 20 оноос эхлээд тэтгэвртэй гараад байна. Одоо ингээд ердөө жилийн дараа 6хан жилийн дараа одоо ингээд бүгд тэтгэвртэй гараад эхлэх гэж шүү дээ. Тэгээ тэрний мөнгө нь хаа байна? Нөгөө их усрууд нь хаа байна? Чи нөгөө өрнөөс чинь тэр гадаад өр гэж сая битээр ярьлаа шүү дээ аимшигтэй юм. Тэрнээс ч аимшигтэй минь энэ дотор явж байгаа байхгүй юу? Тэгээ энэ бүгдийг чинь өнөөдөр өөрөөр хэлэх юм бол тэр эдийн засгийн хямралаас гарна марна гэж ярихаасаа гадна байна тийм ээ. Энэ хямралаас гарах явцдаа бас тэр 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ хүн ам зүүн асуудалтай холбоотой ажиллах хүчний эрэлт хэрэгцээтэй холбоотой хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой асуудлуудыг давхар бодож явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ энэ бүгдийг хийх л ёстой мал та болно. Энэ талаар ер нь бодсон бодлого баримтал байд юм болов. Тэгэл энэ тэнд ингээл янз янзын л нэг тийм өмцөн юмлууд л байгаа л байх л та. Нэгтгэж сууж чадахгүй байх шүү. Нэгтгэж чадахгүй байх. Ер нь манад би түрүү хэлээ шүүмжлээд байгаа тэр нэг судалгаан дээр тулгуурласан юм бол ер нь маш ховор болж байна. Дандаас нэг сээжний баянгаар. Ер нь судалгаа шинжилгээ ухааны салбар руу оруулж байгаа мөнгөч гэж алга тэрийг дэмжиж байгаа бодлогоч гэж алга гэсэн байхгүй тий. За тэгэхээр хоёулагийн ярилцах цаг ер нь өндөрлөж байна. Тэгэхээр та улсын хурлын гишүүнээс татгалзсан. Дахиад ерөнхий сайдд нэр дэвшлээ хоёр дахь удаага. Танд хэрвээ үнэхээр энэ улсын төлөө ажиллая гэсэн чин сэтгэл байгаа бол энэ ерөнхий сайдыг улсын хурлаар батлана. Тэр эцсийн мөч хүртэл та тэр ерөнхий сайд болохын төлөө тэмцэж болохгүй юу? Гэхдээ тэмцэнэ гэдэг чинь яа энэ боломжийг ашиглахгүй байгаа юм бэ гэж тэмцэнэ гэдэг чинь чухам юу хэлээд байгаа юм бэ гэдэг чинь харьцангуй ойлголт шүү дээ. Одоо яг чухам яах ёстой тэмцэнэ гэхтэрээ. Та түрүү хэлсэн шүү дээ. Улсын хурлдах намын бүлэг бол тухайн намын ямар шатны байгууллагын өмнө үүрэг хүлээсэн байгууллага биш. Улсын хурлын бүтцийн байгууллага. Үгүй харин тэгээ тэр бүгдийг бол мэдчихэж байгаа шүү дээ бүгдээрээ. Бүгд мэдж байгаа. Чи ирэхвш бүгдээрээ бичиг үсэг тайлгдчихсан хүмүүсийн дотор сууж байгаа шүү дээ. Тэр дүрм нормоо мэдж байгаа. Шийдвэрүүд мэдж байгаа. Тэгээд улс төр нь ингээд бас нэг ондоо явчихад байдаг. Бас хайд болчмоор байна те дараагийн засгийн газар. Тий бас янз янзын бодож байгаа хөлтэй. Миний хувьд бол би бол ямар ч үсэн амар жаргалын өнөөдөр нэг нэр нүүр хуримтлуулсан капитал гэж байт юм бол өнөөдөр энийг ашиглах ёстой л гэж бодож байгаа. Ямар ч үсэн энийг нэг бүрэн дүүрэн ашиглаад тэгээд та нар яваач гэж. Тэгтээ би хэн нэгэн үний өмнөөс хариуцлага хүлээх надад ямар ч сонирхол байхгүй. Яг гэвэл чи өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрт өөрөө хариуцлага хүлээх ёстой болохоос биш. Миний өмнөөс хэн нэгэн хүн хариуцлага тэнцэн шийдвэр гаргаж чад би энэ чинь хариуцлага хүлээж явдаг тогтолцоо бас байж болохгүй л дээ. Тэр утгаараа бол зүгээр тэр энэ гүйцэтгэх засаглалын ажлыг хийвэл өөрөө өдөртөж хийх хэрэгтэй. Тэ тэр зөв байхгүй. Ялангуяа ийм үед бол энэ чинь одоо тэгээд ярдвал хэн нэгэн зачаад цутчихад амархан. Тэгэхээр шинэ ерөнхийдөө таныг танхимтай өрөөл та очихгүй. Би ийм л бодолтой байгаа шүү дээ. Одоо тэг өнөөдөр ч гэсэн тэрийг бас хүмүүнд анханасаа илэрхийлсэн. Алт уугийн засгийн газрыг бол би болохгүй байна, бүтэхгүй байна. Тийм үү? Огцруулах ёстой л гэж үзсэн. Тийм учраас тэр засагт бол орохгүй. Өөр ерөнхий сайд гараад ирж байгаа чинь. 28 дахь ерөнхий сайд гарч ирэх гэдэг шүү дээ. Би хэлээд шүү дээ. Алт уугийн засгийн газарт бол би орохгүй гэдэг. За тэгэхээр та бол орж ажиллахгүй гэсэн үг юм байна.
Та улсын хурал дээр сайхан бэлгийг дэмжих үү? Танаа мүүднэ гэд фракц байдаг гэсэн. Тий. Танаа фракц дэмжих үү? Би бусдын өмнөөс бол хариулж мэдэхгүй. За ямар ч болсон асуудал нь ороод ирсэн байгаа нөхцөлд бол би кнопка дарна. Дэмжиж үү, дэмжихгүй юу? Дэмжиж. За. Таны ажилд амжилт хүсье. Манай ингээд өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Цаг зав гаргаж ирсэн. Танд баярлалаа. За баярлалаа. Гэхдээ та хэрвээ дахиад намаасаа хөөгдөх ямар нэгэн шийдвэр эрсдэлтэй алхам хийх шаардлага гарвал та хийх үү? Хийн. Тэрний төлөө намайг сонгосон байгаа үстэй. За баярлалаа. За Баярлалаа үзэгчдээ. Цэнзүргүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Ирэх 5 гарагийн 21 цагтаа эрг уулзцгаая. Баяртай.